Сайн мэцгаана уу? Та бүхэндээ алдарт Jamie Foxx болон Cameron Diaz нарын гол дүртэнд тоглосон ээлжид нэгэн уран бүтээл болох Back in Action киног ярьж өгөхөд бэлэн боллоо. Та бүхэн сувагтаа лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Мэдью болон Эмили нар бол олон жилийн турш тагнуулын төв албанд ажилласан хосууд юм. Гэвч нэг өдөр тэд хүүхэдтэй болсноо мэдэж ажлаа орхихоор шийднэ. Гэсэн хэдий ч тэдний ажил нь тийм ч амархан орхидог зүйл биш байлаа. Тэднийг дэтгэвэрт гарахаас 15 жилийн өмнө төв штабаас дуудлага ирж тэдний ээлжид нэгэн бай өөрийн орон сууцандаа 8 настай хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж байгаа тухай мэдээлэл өгнө. Мэдью Эмили хоёр мэдээлэл авмагцаа тухайн газарт хүрч өөрсдийгөө Францын зэвсгийн 8-аас болгон хувиргана. Тэдний жүжиглэлд төгс байсан тул ажиллагааны бай болох зэвсгийн 8-чин Гор ямар ч сэжиг авалгүй тэдний баярт оролцохыг зөвшөөрнө. Баярын үеэр Эмили Гортэй гар барьсан мөчийг ашиглан өөрийн гараа сканер дахь төхөөрөмжөөр уншуулан түүний хурууны хийг хуулбарлаж улмаар ICS түлхүүр хэмээх төхөөрөмжийг гартаа оруулна. Энэхүү төхөөрөмжийг эзэмсэн хүн бүхэл бүтэн хотыг ч устгах хүчтэй болох юм. Төхөөрөмж алга болсон тухай мэдэгдэхэд анхааруулах дохиод угарч харуулууд гарч ирэх боловч Мэдью Эмили хоёр тэднийг амархан зохицуулж даалгавраа үргэлжлүүлнэ. Тэдний удирдагч Жак яаралтай уулзалтын цэгт очиж хэний ч өмнө ICS түлхүүрийн талаар дуурахгүй байхыг анхааруулна. Тэд онгоцонд суун зүхтгаар ирэх үед хамтран ажиллагч Байрон нь Эмилийг сонирхож байгаа хэдий ч түүнийгээ ил гаргахгүй байгааг Мэдью анзаарна. Онгоц дотор Эмили Мэдюд жирэмсэн гэдгээ хэлж тэр хариуцлагаас цутахгүй гэхээс айж буйгаа илэрхийлнэ. Учир нь тагнуулчдын амьдралд хүүхэд өсгөх нь тун хэцүү зүйл юм. Гэсэн хэдий ч тэд үнэхээр хүүхдээ өсгөхийг хүсэж эцэг болох мөчөө хүлээн баярлаж байлаа. Тэд ч энэ мөчийг тэмдэглэхийн тулд онгоцны үйлчлэгчээс шампансаг авчрахыг хүсв. Яг тэр үед Эмили угаалгын өрөө орохыг хүссэн ч түүнийг оруулахгүй байв. Үүнд сэжиг төрсөн тэрээр ямар нэгэн хачиргалтай зүйл болж байгааг анзаарав. Тэд юу болоод байгааг ойлгохоос ч өмнө Эмилийг ард талаас нь барьж авсан бөгөөд тэр хүний дуу хоолой нь онгоцны үйлчлэгчийг байлаа. Үйлчлэгч тэднээс ICS түлхүүрийг өгөхийг шаардав. Мэдью түлхүүрийг гаргаж ирээд түүн рүү шидэж орхив. Үйлчлэгч түлхүүрийг доосгох гэж сатаарсан мөчөд Эмилийг сул тавилаа. Энэ мөчийг ашиглан тэд хурдан хөдөлж үйлчлэгчийг зохиж унгав. Гэвч тэдний бодож байснаас ч илүү аюул тулгарх нь тэр. Онгоцонд сууж явсан бүх хүн үнэндээ тэдний дайснууд байжээ. Тэмцэл эхэлж Эмили тэднээс бууг булаан авч дайснуудтайгаа тулдаж эхлэв. Гэвч бас нэг ажилтан газраас буу олж сумхийн Эмилийг буудах гэж байсан ч Мэдью түүнийг ард талаас нь барьж авав. Үүний улмаас үйлчлэгчийн сум зурж нисгэгчийг буудаад унгаачихна тэр. Нисгэгчийн амь эрсдэж онгоц ямар ч хяналтгүй болж эцэст нь өндөр уулын оргил мөргөж осолдох нь тэр. Осол гарах мөчөд онгоцны үйлчлэгч ICS түлхүүрийг чанга хатгаж байсан бөгөөд мөргөлтийн хүчээр онгоц хоёр хэсэгт хуваагдав. Тэд юу болж байгааг ухаарч амжаагүй байхад онгоц бараг л сүрэх гэж байлаа. Үүнийг харсан Мэдью яарч сандран цорын газ үлдсэн шүхрийг шүүрч аваад Эмилид өгөв. Тэрээр өөрийгөө золиослохоор шийдсэн учраас Эмилид өөрийгөө болон хүүхдийг минь сайн хамгаалаарэ гэж хэлв. Гэвч тэр мөчөд Эмили түүний үгийг тоолгүй бид юу ч болсон хамт байна гэж хэлэн Мэдюг гуяараа зуран хамт үсэрлээ. Тэд цасанд хучигдсан уусын дээгүүр хөвөн ниссээр эсэн мэд газарсан юм. Энэ үед Мэдью Эмилид хандан бидний тагнуулын амьдрал үүгээр дуусаж болно шүү дээ. Одоо бид хүүхэдтэй болсон. Онгоц сүрсэн тул төв штаб биднийг амьд үлдээгүй гэж бодох байх. Энэ л бидэнд шинэ амьдрал эхлүүлэх боломж юм гэж хэллээ. Ингээд 15 жил өнгөрч тэд Алис Лё хэмээх хоёр хүүхэдтэй аз жаргалтай гэр бүл болон амьдарч байлаа. Алис бол зөрүүд өсөр насны охин бөгөөд түүнийг үгэнд орохгүй үед эцэгийнх нь түүнтэй нүүр тулан ярилцахаас заримдаа айдаг. Гэхдээ тэр худал хуурамгийг амархан таньдаг. Жишээлбэл нэг удаа аав нь орос хэлээр ярьж байхыг сонсоод үнэх хэрэгтээ тэдний жинхэнэ хэн болохыгоо нууцлж байгааг нь мэдсэн байжээ. Машинд явах замдаа Эмили охинтойгоо ийдэх харцгийг хичээлийн дараа хамтдаа кино үзэж болох хэсгийг асуухад Алис татгалзан найзуудтайгаа уулзах төлөвлөгөөтэй гэж хэлнэ.
Сургуулийн өөдөнд ирэхэд эцэгийнх нь түүнийг найз залуутайгаа үнсгэлцгийг ажиглана. Бүр илүү тод харахын тулд дуран хүртэл ашиглана. Үүнийг харсан Алис уурлаж тэднийг найзуудынхаа өмнө хачин ичгэвтер байдалд оруулж байна хэмээн шүүмжлэнэ. Гэртээ ирээд Эмили охиндоо хэтэрхий их санаа тавьж байгаагаа хэлж гомдлоно. Тэрээр өөрийн ээжээсээ ийм халамж огт авч байгаагүйгээ дурсана. Тэгтэл гинэд нэгэн захилгаан төхөөрөмжөөс дуу тохиол сонсогдох нь тэр. Дуу чимээ гарсан зүгт очиж үзтэл охиных нь компьютер асч байгааг олж мэднэ. Компьютерт нэвтрэхийн тулд санаанд орсон нууц үгсийг оруулж үзсний эцэст дэлгэцний ард байрлах жижигхэн цаасан дээр бичсэн зүйлийг анзаарч эцэст нь зөв нууц үгийг тааж орно. Матью Эмили дээр ирж Алисад худлаа ярьж байж магадгүй гэж анхааруулна. Тэд тагнуулчид учраас үргэлж хүүхдүүдээ ажиглаж байх хэрэгтэй гэж хэлнэ. Эцэст нь Эмили нууц үгийг оруулж Алиса өмнө нь хийсэн шигээ найзынхаа гэрт биш өөр газарт байгааг олж мэдгэн тэр. Тэд гар утасны GPS хянагчаар түүний хаана байгааг шалгахад Алиса нэгэн клубт байгааг олж мэдлээ. Тэр газарт ирэмгцээ Матью Эмили хоёр охиндоо эндгээс гарахыг шаардах боловч Алиса өөрийн насны бусад хүүхдүүдэд ч гэсэн хөгжилтөж байгааг хэлж өөрийгөө клуб руу нэвтрэх боломжтой хуурамч үнэмлэхтэй болохоо илчлэнэ. Гинэт нэг залуу Эмили рүү дөхөн ирээд Алиса хаашаач явахгүй гэж хэлээд түүнийг хуучинсаг үзэлтэй хүн гэж доромжлоно. Эмили ч гарч явахаар шийдэн эргэтэл залуу түүнийг гинэт барьж авахад үүнд уралсан Эмили залууг хоолойгоор нь чангатхан толгойн тавцан дээр хүчтэй мөргүүлнэ. Үүний улмаас том зодон эхэлж Матюуч мөн тултгаас өөр аргагүй болно. Хосоодож эцэст нь үдшилгийг сүрүүлж орхив. Энэ үед Матью нэгэн хүүхэд тэдний бичлэгийг хийж байгааг анзаарч гар утсыг нь булан авч бичлэгийг нь устгана. Тэд машиндаа ормогцсон Алис найзындаа хичээлээ хийж байна гэж худал хэлсэн талаар маргацгаадаг. Харин Алис тэр хоёрыг клуб дотор хэрхэн тэгж чадварлаг тулцсан талаар илүүтэйгээр сонирхож байлаа. Тэд дахиад л худал хийлж бүх зүйл таеквондогийн бэлтгэлээс сурсан зүйлийн үр дүн хэмээн тайлбарлана. Олон удаагийн бэлтгэлийн ачаар өөрсдийгөө хамгаалах чадвар өндөр болсон гэж итгүүлэхийг хичээнэ. Гэвч Алис тэдний үгэнд үнэмшихгүй бөгөөд шуудхан л өөрийн өрөөрөөгөө орно. Эмили өмнө нь тагнуулж байсан цаг үеэ санаж сайхан дурсамжуудаа эргцүүлнэ. Уур амьсгалыг зөөлрүүлэхийн тулд Матью түнд тэд энэ амьдралаас татгалзаж гэр бүлээ сонгохоор шийдсэн гэдгийг сануулна. Үүний дараа уур цөхрлөө тайлахын тулд тэр хоёр багахан бэлтгэл болгон харилцан тултна. Нөгөөтэйгөр Алис дүүгээ өөрийнх нь хаана байгааг хэлсэн гэж буруутгана. Гэтэл түүний дүү өөрийгөө буруугүй хэмээн үгүйсгэж харин эгч нь шийдгүүлсэнд баяртай байлаа. Маргааш өглөөн нь тэдэн дээр Чак ирж Матью түүнийг хармагцаа алмайран гайхширна. Харин Чак тэднийг хэрхэн олсон тухайгаа тайлбарлана. Тэрээр клубт болсон зодооны үеэр тэдний дүрс бичлэг интернетэд дарахсныг хараад мөрөөр нь мөшгөж байршлыг нь тогтоосон байжээ. Тэр бас Барон гих хамтран ажиллагч нь тэднээс урван Гортэй хамтран ажилладаг болсон тул та нар аюулд орсон байж магадгүй аюулгүй газар очих хэрэгтэй гэж анхааруулна. Гэвч тэр үгээ бүрэн хийж амжаагүй байхад мэрэгэн буудагч түүнийг буудан унгадаг. Тэр мөчөд мөн хүсний дайчид гарч ирэн гал нээн тэдэн рүү буудаж эхэлнэ. Аз болоход хүүхдүүд сургуультай байсан тул тэдэнд аюул учраагүй бөгөөд гол дөрөөд сумнаас бултаж машинаараа зугтан хүүхдүүдээ авах гэж явна. Хүсний дайчдаас зайлсхийх явцдаа Матью онгоцон дотор болсон хэрэг явдлын үеэр жинхэнэ түлхүүрийг тэдэнд өгөөгүй гэдгээ илчлэнэ. Тэр түлхүүрийг Эмилигийн ээжийн Англи дахь байшинд нууцлсан байжээ. Эмили үүнийг сонсоод маш их бухимдаж түүнд бүх зүйлийг нуусан явдалт нь дургуйцна. Харин энэ үед хөөж явсан нэг машин хэтэрхий ойрхон ирээд Матью нэг лаз колонд ментс хийж дараа нь хөөж буу дайсан руу шидэж байдалд хариу үйлдэл үзүүлнэ. Цацагдсан кола тэдний машины удирдлагыг алдагдуулж тэд ачааны машинтай мөргөлдөн онголдож орхино. Тэд бушуухан хүүхдүүдээ аваад шууд онгоцны бодол руу яархан тэр. Замдаа хүүхдүүд нь маш олон асуулт асууж эхлэх бөгөөд эцэг их нь хүүхдүүдээсээ насан турш нуусан зарим нууцаа илжиж эхэлнэ. Эмили хүүхдүүдээ тэдний эмээ нь үнэндээ амьд байгаа бөгөөд тэд тэнд хэсэг хугацаанд байх болно гэдгийг хэлнэ. Тэд Лондон хотод буух үедээ камерын дурангаа зайлсхийж царайгаа нухыг хичээнэ. Гисэн хідээж Алис юу болж байгааг огт ойлгохгүй хэвээр.
Тэд яарвчлан автобусанд сууж хүнгүй зогсоол руу явна. Тэнд тэд хувийн жолооч нь үлдээсэн мэд дүр үзүүлэн нэгэн машиныг хулгайлна. Энэ үед Барон онгоцны буудал дээр ирж камерын бичлэгийг ашиглан тэдний байршлыг мушгиж эхэлнэ. Мөн Гори зарим хүмүүс ч тэдний араас мушгиж буй. Машин дотор байхдаа хосууд хүүхдүүдээсээ гар утсаа унтраах ирж тушааж, ингэснээр тэднийг мушгих боломжгүй болно гэж тайлбарлана. Гэвч замдан шатхуун дуусах бөгөөд тэд нэгэн шатхуун түгээх станц дээр зогсохоор шийднэ. Энэ үед хүүхдүүд эцэг эхийнхээ жинхэнэ хэн болох талаар хоорондоо маргалдаж эхлэхэн тэр. Тэд пассвордуудаа хараад өөрөөр нэрсээр бичигдсэн байгааг анзаарч зочирсан байлаа. Хүүхдүүдийн нэг нь өөрийн свич төхөөрөмжөөр овгоо гуглдж үзгээд уг нэр нь нэгэн нас барсан хүнд хамаарахыг олж мэдэв. Энэ үед хосууд нөхцөл байдлыг хэрэгэх талаар төлөвлөгөө боловсруулж эхэлнэ. Матью ICS түлхүүрийг авч төв баазад хүргэснээр дархан ирэх идэх боломжтой гэж хэлнэ. Гэтэл яг энэ мөчөд Горийн хүмүүс шатхуун түгээх станц дээр ирж үүнийг хараад Матью шатхууны хошууг ашиглан гал гаргаж дайснуудаа дарж эхэлнэ. Харин Эмили гартан тулаанд аз жаргалтайгаар оролцож дайснуудтай тулдах үед тэдний хүүхдүүд эцэг эхээ жинхнээсээ тийм чадварлаг байсныг хараад гайхаж бүр алмаарч хоцорно. Тулааны дараа хосууд хүүхдүүдээ бушуухан машиндаа суулган хурдхан цугтаж энэ үед Барон өөрийн агентлагтайгаа тэднийг мушгиж ирнэ. Харин Матью тэдний хойноос хөөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд автобусанд ачигдаж явсан том холойнууд руу буудаж зам дээр унгаад саад үсгэнэ. Машинд явж байх цаавар хүүхдүүд эцэг их нь үнэх хэрэгтэй хэн болохыг мэдгээр зүтгэн. Цаашдаа нууцлах боломжгүй болсон тул Матью өөрсдийнхөө тухай хэлжээлж тэд өмнө нь тагнуулаад байсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тэрээр энэ нь өнгөрсөн зүйл гэдгийг онцлно. Гэвч яг энэ мөчөд Матью хүүгийнхээ свич төхөөрөмж Wi-Fi холболттой байгааг анзаарч эрсдэл үүж болцсохгүй тул тэрээр свичийг шууд авч зам руу шидэж орхино. Эмилигийн ээжийн гэрт ирэх үед гинэд нэгэн буун дуу тэнгэрс хатав. Тэд бүгд гайхан иргэн харахад эмээ зүгээр нэг гимгүү шувыг буудсан байв. Үүнийг харсан Эмили ээж хоёрын хооронд хурц маргаан өрнөж тэд гэртээ орж үргэлжлүүлв. Харин Матью уур амьсгалыг намжаахын тулд энд ирсэн жинхэнэ зорилгоо илчлэхийг хичээнэ. Гэвч яг тэр мөчөд эмээгийн хайртай хүн болох Найжел хэмээх дунд насны эрэгтэй хаалгаар орж ирэн бүгдэнтэй нийлдгээр мэдчилж хүүхдүүд түүнийг өвөө гэж дуудахыг хүснэ. Үүний зүрхцээ Барон өөрийн хамтрагчийн хамтаар Эмилигийн ээжийн байрлалыг мушгиж олно. Учир нь Эмилигийн ээжийг нэгэн цагт тагнуулд ажиллаж байсан гэдгийг илрүүлжээ. Найжел хүүхдүүдийг өөрийн тусгай өргөндөө дагуулan орж Леод өөрийнхөө сургуулийн зүйлсийг сонирхуулан үзүүлнэ. Тэрээр мөн компьютерийн код бичдгээ харуулж хүүхдүүдэд сэтгэгдэл төрүүлэхийг хичээнэ. Эцэст нь Матью эмээд үннээ хэлж түлхүүрийг өөрийнх нь хашаанд нуснаа илчилнэ. Гэвч энэ нь ээлжид маргааныг өдөөж улмаар Эмили ээждээ өөрийг нь өсөх үед хизээж халамжилж байгаагүйгээ уртаагаар хэлнэ. Эмээч уурлан түүний охин өөрийг нь үзэн яддаг гэж хэлнэ. Харин Алиса тэдний яриаг нууцаар сонсоод тэд түүнийг анзаарахаас өмнө чимээгүйхэн явж одно. Эмээ үргэлж ажилд гэр бүл хоёроо тэнцвэртэй авч явах гэж хичээж ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Эмили өөрөө Америк дахь дотор байртай сургуульд сурахыг хүссэн гэж тайлбарлана. Нөхөр эхнэр хоёр түлхүүрийг хайхаар явна. Энэ хооронд эмээ ач охинтойгоо додон танилцсан хамтдаа цагийг өнгөрүүлэхээр боллоо. Гэтэл гинэд зэвсгэлсэн цэргүүд байшинд нэвтэрч орж хосууд түлхүүрийг олж авсны дараа гинэд дуу чимээ сонсогдож тэд яаран гэр рүүгээ орох үедээ эмээг Найжелийн хамт олзлогдсон байдалтай хараад зочирдно. Тэд яарвчлан эмээг тайлж суллах боловч энэ зөөр Чакийн хүмүүсээр бүслэгдэж орхино. Тэд Чакийг амьд байгааг хараад алмаархан тэр. Учир нь өмнө нь түүнийг мэрэгэн буужийн гарт амиа алдсан гэж бодож байсан. Гэтэл Чак тэдэндээ нүүр тулж тэр үед үнэндээ үхээгүй. Харин зориуд тэдний хуурж байсан гэдгээ хэлнэ. Тэдний хэрэгэлсэн мэрэгэн буужид бүгд хуурамч байсан аж. Чак бүх зүйл түүний төлөвлөгөөний дагуу явсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэр эхнээсээ л тэднийг түлхүүрт хөтлөхийг хүсэж байсан. Учир нь тэд түлхүүрийг эзэмсэж байгааг айл эрт мэдэж байсан. Түүнчлэн 15 жилийн өмнө түлхүүр алга болсноос болж байгууллага түүнд бүх бурууг тохиж эцэст нь ажлаас нь халсан гэдгийг илчлэнэ. Тэрээр бүх зүйлээ алдсан бөгөөд одоо бүхнээ буцааж авахын тулд түлхүүрийг хар зах дээр зарах гэж байгаа гэж хэлдэг. Энэ хооронд зэвсгэлсэн бүлэг хүмүүс эмээг шалгахаар ирэхдээ түүнийг одоо хүртэл уяатай байна гэж бодно.
Гэвч эмээ нууцаар хөдөлж анзаарагдalгүй тэднийг тайвшруулахсанмаар унтуулна. Удалгүй өөр нэгэн зэвсгэлсэн эр гарч ирэхэд эмээ түүнтэй тултаж санамсаргүйгээр бодснаар Найжелийн гарт онож шархтуулна. Үүсэн үүмэн самууныг ашиглан хос хоёр хідэн зэвсэг тэтгээдийг яралтай зэвсэггүй болгоно. Гисэн хэдий ч Чак өөрийн хүмүүстэй хүүхдүүдийг барьцаанд авахыг тушааж хэрвээ тэд ухаангүй зүйл хийвэл үр хүүхдүүд нь хохирон хэмээн хосыг сүрдүүлнэ. Эцэст нь тэднийг ард талаас нь цохиж унгаан ухаан алдуулна. Ухаан ормогцоо эмээтэйгээ уулзаж дараа нь хяналтын камерын бичлэгийг шалгаж ямар нэгэн уул мөрийг хайхан дээр аз болж Лео өөрийн эрхээ урооны бөгжөө одоо ч зүүсэх хിവэр байгааг хэлнэ. Үүний ачаар тэд байршлыг тогтоох боломжтой болох юм. Чак түлхүүрийг олж өгснийхөө төлөө Гороос мөнгө аваагүй тул хамгийн өндөр үн санал болгосонд зарахыг хүсэж байна. Үүнийг мэдсэн Гор өөрийн хүмүүсээ явуулж түлхүүрийг эргүүлэн авахыг тушаана. Чак ихлээр түлхүүрийн чадварыг харуулахын тулд өөрийн компьютерийн суун тухаантны тусламжтайгаар хитгэн товч дараад л бүхэл бүтэн хотын захилгаан хангамжийг унтрааж мөн зөвхөн төрийн тэнгисийн офицерууд удирддаг байсан усан хаалгыг нээж аврахна. Үүнийг харсан худалдан авагчид үн хаялцаж эхэлнэ. Үүнтэй зэрэгцэн хос хоёрч барилга дээр ирэх боловч хамгаалагчтай тулгарах бөгөөд тэднийг бүгдийг нь ялж гарч ирэхийн тулд галзуу мэд тултгаас өөр аргагүй төрнө. Эцэст нь үн хаялцах ажиллагаа өндөрлөж түлхүүр 250 сая доллараар зарагдана. Бааронч бас уг барилга дээр хүрэлцэн ирж хос хоёрт Чак энэ бүхний ард байгааг мэдэж байгаа тул түүнийг баримтлагыг хүсэж байгааг хэлнэ. Гэхдээ тэд хамтран ажиллах хэрэгтэй болгон тэр. Ингээд тэд Чакийг олж тэр цухтгийг оролдоно. Хоёр хос түүний хөөн гарч Чак багийнхандаа хүүхдүүдийг завин дээр авч гарахыг тушаагаад өөрөө тэдэнтэй хамт цухтана. Гэвч зам дээр Гороос илгээсэн хүмүүс хосыг зогсоож гар буу тулгаан түлхүүрийг нэхнэ. Харин хос хоёрт түлхүүр байхгүй шүү дээ. Тэр үед гинэт нэгнийх нь нүүрэн дээр мэрэгэн буудагчийн лазер гэрэл тусах бөгөөд буудагч нь Эмилигийн ээж болохыг илчлэнэ. Үүнийг харсан Горийн хүмүүс бууж өгч хос хоёр тэдний мотоциклийг аваад завин дээр хүүхдүүдтэй цугтаж буй Чакийн араас хөөж эхэлнэ. Горийн хүмүүс тэднийг оргосныг яаралтай утасдаж мэдэгддэг. Үүний дараа өөр нэгэн бүлэг мотоциклоор хосуудын араас хөөж эхэлдэг. Гэвч хосууд хурдан эргэлт хийхэд мотоциклтэй хүмүүс хогийн сав руу унаж харин Эмили өөрийг нь мушгиж байсан хүнийг түлхэж улмаар тэр хосолд ордог. Эмили зав олж Чакийг хөөхөөр явхад удалгүй Мэтью ч нэгдэнэ. Харин Чак ICS түлхүүрийг барьж байсан хүнийг тэдэндээ нэгдгийг тушаадаг. Найжел Чакийн хүмүүсийг хараад зүгээр сууж чадахгүй болж машинтайгаа хурдлан явж тэдний машиныг мөргөж улмаар жолооч ухаан алдан ундаг. Найжел шууд л байшинд орж эмээд түлхүүрийг олж авснаа хэлнэ. Эмээ түүнд хөлийн хаалтын хаахыг тушаах боловч асуудал гардаг. Учир нь Найжел ажлын ярилцлагандаа худлаа хэлж компьютерийн интерфейсийг хэрхэн ашиглах талаар юу ч мэдэхгүй байсан тул сандарч санамсаргүйгээр хідэн товч дарж эхэлдэг. Гэвч түүний дарсан товчлороод алдааны код гаргаж байлаа. Тэгтэл Эмили завинд хурж очиход Чакийн хүмүүс түүнийг зогсоохыг оролддог. Энэ үед Найжел санамсаргүйгээр дахин хідэн товчлоор дарснаар хил хаагдаж эхэлнэ. Үүнийг харсан гэр бүл яаралтайгаар ус руу үсрэхээр шийддэг. Харин Чак тэднийг барихыг оролцсон ч Мэтью эхнэрийнхээ тусламжтайгаар түүнийг хүчтэй зохиж унгаад өөрсдөө ус руу үсэрж амжина. Чак сэрхийг оролцсон ч хитрхээ оройтсан байлаа. Түүний зайв хаагдаж буй хилтэй мөргөлдөж улмаар гэр бүл аюулгүй гарч чадлаа. Ингээд үзэгдэн солигдсон Америкт Алиса чухал торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэж анхны хөл бөмбөгийн аваргынхаа тоглолтод ялалт байгуулна. Хүн бүр баярлан тэмдэглэж байх зуур Алиса ээждээ хамт кино үзхийг хүсэж байгаа хэлнэ. Харин Найжел Леод тагнуулж байх талаар бүх зүйлийг зааж өгөхгүй амлана. Хосууд эцэстэн бүх зүйл хэвийн байдалтай орж байна гэж баярлах мөчөд машины арын суудалд нуугдаж байсан Барон гинэт гарч ирэн Чак амьд гэдгийг илчлэнэ. Эмили тэмцэлдээ шинэ хамтрагч хэрэгтэй болох боловч энэ нь Мэтью биш байхаж. Түүний шинэ хамтрагч хэн болохыг сонирхсан Мэтьюд Барон итгэмээргүй нууцыг хэлнэ. Энэ хүн Эмилигийн эцэг гин. Эмилигийн аав амьд байсныг мэдээд Мэтью алмайран гайхснаар кино манд өгсөн.